хамтдаа их эзэмд үйлчлэх буюу үйлчлэлийн сард тавтай морилоо. Аль хэзээ үйлчлэлийн сар маань ихлээр дундаа орсон байна. Хэн их эзэмд үйлчлэх вэ? Их эзэмд би байгаа зүйлээрээ чадах зүйлээрээ үйлчлэнэ гэж байгаа юм байна уу? Өөртөө өгсөн авьяасаараа бурхныг алдаршуулна гэж байгаа юм байна уу? Яг тэгж яагаад болъё гэж байгаа юм байна уу? Эсвэл пастор юм уу, авьяастай эсвэл дуудагдсан, сонгогдсон, сугалгдсан хүмүүсэнд үйлчлэх ёстой гэж бодож байгаа юм байна уу? За би ер нь бурханд үйлчлээ ямар нэгэн байдлаар үйлчлэн, одоо үйлчлэх байгаа ч гэсэн ирээдүйд ч хамаагүй яаж игээд үйлчлэх гэж байгаа юм байна уу? байна. За бүгд хажуудаа ах トゥ усруу хараад үйлчлэлийн сард тавтай морил гэдэг нэг хэлчихэ. Окей. Болчих. За өнөөдрийн сургаалын сэдэв бол ажил үйлсээр бурханд үйлчлэе гэсэн сэдэвтэй сургаал явах нь. За ер нь бол үйлчлэлийн талаар ярингууд, бурханд үйлчлэх талаар ярингууд ихэвчлэн хүмүүсээ юу гэж боддог вэ гэхээр бурханд үйлчлэнэ гэдэг бол за чуулган пастрын үйлчлэл хийх, номлол хийх, за ямар нэгэн байдлаар цуглаан дээр гитар бариадаг бэлгээ шиг юм уу, эсвэл кибордны ард зогсоод амина шиг магтан дунд үйлчлэх, хүүхдийн цуглаанд үйлчлэх гэж ойлгодог. Ер нь бол дэлхий дээр 9000 гаруй ажил мэргэжил байна гинэ. За сүүлийн үед Монголд бол энэ 9000 гаруй ажил мэргэжлээс 50 орчим ажил мэргэжлийг 10 жил төгсөж байгаа эсвэл ихтэй сургууль төгсөж байгаа хүүхдүүд өөрсдийн ирээдүйн карьер болгож сонгож байгаа. Гэтэл цаана нь 9000 орчим ажил мэргэжил байхад 50 дотор л эргэлдэж байгаа юм тоо байна. Гэтэл дэлхийн ертөнцийн бидний мэдгчгүй. Гэхдээ яг тэр ажил мэргэжлийг эзэмших юм бол санаанд багтангүй амжилтанд хүрэхээр асар олон төрлийн ажил мэргэжил байна. Харин яг энэ 9000 гаруй ажил мэргэжлийг чуулганд хамрагдаж байгаа итгэлийн хүмүүс бол хоёр категорид хувааж үзье. За эхний категори нь бол юу вэ? Эхний категори нэг иймэрхүү категори явж байгаа. Бурханлаг, хоёр дахь нь болохоор сүнслэг гэсэн категори явж байгаа. За байж байгаа. Ягаад нэг дор амар олнороо дарагдаад байна? За ер нь бол ажлыг дотор нь бурханлаг болон дэлхийлэг, бурханлаг буюу сүнслэг ажил, нөгөөх нь дэлхийлэг гэсэн хоёр хэсэгт хувааж үзсэн. Ер нь бол яг иймэрхүү үзэл хаана байдаг вэ гэхээр чуулган дотор байдаг. За яг ингэж боддог хүмүүс бас байна уу? Энэ бол сүнслэг ажил. За миний ажил бол явахтай зүгээр нийгмийн ажил. Пастор бол бурханлаг ажил хийж байгаа. Бурхны үгийг дамжуулаад тэгэл бурханлаг царай гаргаад нэг л тийм юр бусын тэнгэрлэг ажил хийж байгаа, сүнслэг ажил хийж байгаа. Би бол яах вэ? Зүгээр багшлаа. Энийг одоо ямар сүнслэг ажил гэх вэ? Ингээл. Тэгээд бурханлаг ажил, нөгөөх нь болохоор зүгээр энгийн дэлхийлэг, нийгэмлэг гэх үү? Эрүүл мэндлэг боловсролог ажил. Яг нэг иймэрхүү категорид хуваачдаг. Тэгээд бурханлаг ажил мөн эсвэл сүнслэг ажил гэхээр яг яадаг вэ гэхээр чуулгантай холбоотой ажлуудыг сүнслэг болон бурханлаг ажил гэж үзээ. Бусад бүх ажлуудыг дэлхийлэг гэж хоёр хэсэгт яг өнөө цаг үеийн итгэгч нар хувааж ангилдаг байна. За эхлээд бүгдээрээ бурханлаг буюу сүнслэг ажил дотор яг юу ордгийг хамтдаа харъя. Ордог ч юу гэж хүмүүс бодоод байдгийг хамтдаа харъя. За пастрын үйлчил бол бурханлаг буюу сүнслэг ажил гэж тодорхойлдог. Мөн үү? Тэгж боддог хүн байна уу? Пастор бол сүнслэг ажил хийж байгаа гэж. Харин нийгэм болохоор пастрын ажлыг ямар ажил гэж боддог гэж. За ямар юунд Солонгос болон Германд болохоор энийг бас нийгмийн ажлын категорид оруулдаг шүү дээ. Яагаад тэгэхээр хүмүүсийг маш олноор нийгэмшүүлэх, эсвэл нөгөө нийгэмшиж чадахгүй байгаа хүмүүсийг янз бүрийн гэмт хэрэг юм уу, нийгмийн ард хоцроод байгаа хүмүүсийг нийгэмшүүлдэг үйлчлэл учраас нийгмийн ажлын категорид бас оруулдаг юм. За тэгэхээр яг ерөнхийдөө бол бурханлаг болон сүнслэг ажил гэдэг дотор бол бидний түгээмэл ойлголт нь пастрын ажил бол бурханлаг ажиллаа гэсэн ойлголт байдаг. Тэр нь магтаалын ахлагч бол сүнслэг буюу бурханлаг ажил хийж байна гэсэн ойлголт байдаг. За үүнээс гадна миссионер буюу авралын зар тараагч бол сүнслэг буюу бурханлаг ажил хийж байна гэсэн категорид хамааруулдаг. Тэр нь Библийн сургуулийн багш нар. За эдгээр хүмүүсийг бид харлал бол Тэнгэрийн амьтад гэж боддог шүү дээ. Тэнгэрийн амьтад. Ажил нь ерөөсөө тийм сүнслэг, бурханлаг. Ерөөсөө байнга амнаас нь Библийг унаастай.
Өдөрж унаал босохдоо халелуя гэж босч ярьдаг. Юу гэх юм? Халаглсан ч халелуя, халаглаагүй ч халелуя. Ер нь бол сүнслэг хүмүүс, бурханлаг хүмүүс. Тэд бол тэнгэрийн амьтад, бид бол газрын амьтад. Тэр цуглааны нэг залуу юу гэж хэлээ? Пастра. За таныг бол яах вэ? Дээрээс нөгөө яг зэрэг нэмэх юм киноны хэсгээс ярьж байгаа байхгүй. Таныг бол яах вэ? Бурхан дээрээс ингээл тэг харж хандаад ингээл хангаал дүүргээл эсвэл хамгаалчин. За бид бол ер нь эцүүтэй. Тэг бурхан пастор гэхээр арай илүү ингэж хардаг гэж ойлгоод байна. Мөндөд тамруулж. Пастор биш бол жаахан ингээд чарталж хардаг гэж ойлгоод байна. Бурханы өмнө бол бүгдээрээ л адилхан. Пастор гэхээр илүү хайр татаал хөөргөл шүү дээ. Пастор юм чинь. Цуглааны итгэгч гэхээр итгэгч энэ итгэгч л дээ. Гэж бурхан хардаг юм шиг өдрөө ойлгоод. Тэгээ пастор гэхээр нэг арай л өөр төвшний сүнслэг бурханд илүү ойр, бурханд илүү таалагдсан, бурханы хайрыг татсан хүн гэж байна. Гэхдээ би хайрыг татсан хүн л дээ. Яг тантай адилхан хайрыг татсан. Харин бид нар чуулган дотор яг ийм хоёр категорид амьдралыг ажлыг хуваачдаг. Сүм дэрхээр сүмийн дотор уур амьсгалыг бид юу гэж боддог вэ? Энэ бол бурханы өргөө. Тэгж боддог. Тэгэхээр энэ дотор бид нар бол биеийг зогсоо авч явах хэрэгтэй. Сүмээс гарангууд яадаг вэ? Яасан ч яах вэ? Энэ бурханы өргөө биш. Харин би яг ингэж боддог. Бурхан биднийг сүм дотор байгаа 2 цагийг биш харин сүмээс гараад явж байгаа 6 өдөр, бараг 7 өдрийг илүү сонирхдаг. Сүм дотор таныг яаж магтан дуулж бурханд эсвэл яаж бурханд өргөл өргөж эсвэл сүм дотор яаж гоё бие авч яваа байдлаас илүүхээр нийгэмд гараад таныг яаж ажиллаж амьдарч бусадтай харилцаж яаж нийгэм бие авч яваа бурханд илүү сонирхдаг. Харин бид нар заримдаа яг тэгжил амьдралыг 2 категорид хуваачих гэдэг. Сүнслэг орчин, дэлхийлэг орчин. Бурханлаг ажил буюу сүнслэг ажил, дэлхийлэг ажил. Тэгэхээр бурханд үйлчлэнэ гэдэг чинь ер нь сүм дотор л ямар нэгэн үйлчлэгийг хэлдэг болохоос зах дээр юм зарахыг бурханлаг ажил гэж үл яагаад ч хэлэхгүй гэж бодоод. Тэгж боддгоо. За харин дэлхийлэг ажлын категорид болохоор бидний багтаадаг зүйл нь сүмээс гадуурх бүх ажил. Тэр нь цуглаантай холбогдлгүй ямар нэг ажил бол угаасаа дэлхийлэг буюу нийгмийн ажил. Энэ ямар нэгэн сүнслэг юм бурханд үйлчлэх ямар нэгэн тийм дүр төрх байхгүй гэж бид нар ойлгоод. Харин Библиэс харвал бурхан маш олон Библийн хэсгүүд дээр бидний ажил мэргэжилтэй холбоотой маш чухал залруулгуудыг өгсөн байдаг. За бүгдээ ажлын талаарх Библийн 2 залруулгыг эхлээд хамтдаа харна. Хамгийн ихнийх нь ажлын талаарх Библийн залруулга. Бүгдээ энэ тайтлыг хамтдаа уншъя. За бид нөө эхлээд дээдлийн улбар шарын хамтдаа харъя. 3 Библи бидэнд юу заадаг вэ гэхээр ажлыг дотор нь бурханлаг ба дэлхийлэг гэж ангилж болохгүй гэж бурхан бидэнд заадаг. Тэгээд бас юу гэж хэлж бид нар болох вэ гэхээр дэлхийлэг болон бурханлаг ажил гэж ер нь байхгүй. Харин дэлхийлэг болон бурханлаг ажилтан гэж бол байгаа. Тэгэхээр ажлыг бид нар дотор нь дэлхийлэг болон бурханлаг гэж хувааж болохгүй гэсэн. Цөөнгүй итгэгч нар христчин байгууллагт ажилламаар байна гэж ярьж байна. Яаж ингэж христчин байгууллагт ажиллаад Христ итгэдэг хүмүүсийн дунд нь байж байвал болохгүй байна гэж. Тэгээд өөр ямар нэг ажил хийхээр христчин хүмүүстэй байхгүй бол өөр юм дэлхийн хүмүүстэй би орооцолдмооргүй байна, холилдмооргүй байна. Дэлхийн хүмүүсээс хол баймаар байна гэсэн нэг тийм сонин үзэл байдаг. Харин Библи бидэнд бурхан бидэнд Библиэр дамжуулж юу хэлдэг вэ гэхээр ажлыг дэлхийлэг болон бурханлаг гэж 2 ангиж огт болохгүй. Нэг талаараа дэлхийлэг болон сүнслэг ажил, эсвэл дэлхийлэг болон бурханлаг ажил гэж байхгүй. Харин дэлхийлэг болон бурханлаг ажилтна л гэж байна. Ямар ажил хийж байгаагаас үл шалтгаалаад тэр хүн ажлынхаа талбар дээр бурханлагаар амьдарч байна уу, бие авч явж байна уу, харилцаж байна уу, бурханлагаар тэр ажил дунд байна уу эсвэл дэлхийлэг байна уу гэдэгт бид нэр анхаарч болно гэсэн. За гэхдээ нэг хэд хэдэн зүйлийг бас завсар сануулъя. Тэгвэл мэдээж бол гин нүглийг өгсүүлсэн ажилд бол бид бол оролцож байна.
За мэдээж дэлхийлэг ажил гэж байхгүй бүх ажил бол асуудалтай биш ээ. Ер нь бол бүх ажлыг л хийж болно гэж бид нар бас эндүрч болохгүй гэсэн. Гим нүглийг өөгшүүлсэн ажлууд бас энэ дэлхий дээр байгаа. Жишээ нь юу вэ? Мөрөдтэй тоглоом. Мөрөдтэй тоглоомын газар байгуулаад дээр нь Christian нэр өгвөл яах вэ? Халелуя! Казино гэж. Бурхан бол хангагч казино. Яава ир гэдэг казино нэрчүүл яах вэ? Тэгээ хүмүүс тэнд орохдоо залбирч ордог. Ороод тэгээд залбираал. Аль эсвэл цэнгэний газар байгуулвал яах вэ? Эммануэль гэдэг нэртэй цэнгэний газар. Бурхан бидэнтэй хамт байна гэдэг нэртэй цэнгэний газар. Тэгэхээр иймэрхүү ёс бус ажилд бол мэдээж бид нар оролцож болохгүй. Аль эсвэл мансууруулах болон согтууруулах хундаа зарж байгаа зүйл нь гим нүглийг өөгшүүлж хүмүүсийн амьдралд балаг тарьдаг зүйлүүдийг амьдралд нь бид нар мөнгө төгрөгөөр шахаж байна л гэсэн. Мансууруулах болон согтууруулах зүйлс зарж борлуулах ийм ажлаас бол хол хөндий байгаарай гэж та бүхнийг ятгая. За үүнээс гадна бол завхаарлын сэдэлтэй ямарваа нэгэн зүйлүүдтэй холбоотой ажлуудаас бид хол байх хэрэгтэй. Би залуучуудыг баарн битгий ажилласаа гэж боддог. Библиэр юу гэж хэлдэг вэ гэхээр цог өвдөлчөөд дээлэн төлөхгүй явж чадах хүн байна уу гэсэн нэг зөвлөлийг хэлдэг. Хэрвээ залуучууд бааранд очиод тэнд итгэлээ гэрчлэнийг бол за тэр шиг бодлоо байхгүй. Амар тийм итгэгч царай гаргаж бааранд зөөгчих юм. Яаж хийх юм бол нэрс ойлгохгүй. Тэгээд нөгөө илүү мөнгө гэхээр нууцлаар илүү мөнгө авахгүй эзэн таныг ивэг. Орготон та юу авах вэ? 100 г авах уу? Итгэгч хүн шүү дээ. Яаж ажиллах вэ? Тэгээ хэрвээ гэтрүүлээд байвал яг яа л та уучлаарай та одоо хангалттай 300 г уусан бурхан хэлээд одоо хорж боловсох уу? Эсвэл том загалмаа үрээд гэн зүгээд тэгээ бааранд ажиллах уу? Гэрэлтдэг поспортой загалмаа. Тэгээ хүн бол загалмааг нь олж харахгүй л зүгээр зөөгч хаана явж байгааг мэдхэд бол зүүцэн байл гэж харсан. Тэгэхээр яг иймэрхүү гим нүглийг өөгшүүлсэн ажлаас бол мэдээж бид хол байх ёстой. Гэхдээ ажлыг дотор нь бол харин бид бурхандаг болон дэлхийлэг гэж ангилж болохгүй гэсэн. Тэгвэл яах вэ? Сүнслэг шүдний эмч байна гэдэг нь байна гэвэл юу гэж ойлгох вэ та? Шүдний эмч хийнгээ яаж бурхандаг ажил болох юм? Яг пастортай адилхан эсвэл чуулганд номлож байгаа тайлбар тэр ажлыг хэрвээ дэлхийлэг гэж үзэхгүй энэ ч гэсэн сүнслэг юм байна гэж ойлгоо гэвэл шүдний эмч хийж хүмүүсийн цоорсон шүдийг янзалж сувгийн эмчилгээ хийнгээ тэрийг яаж сүнслэг гэж би ойлгож болох вэ? Эсвэл инженер хийж байгаа эсвэл юу гэх одоо инженер юм уу одоо аптерик хэрэглэдэг хүн бүх аптерикэн дээр загалмаас хийдэг юм. Яаж сүнслэгж үлдэх юм? Яаж тэр ажлыг би сүнслэг гэж харж тэр ажлаар бурхныг алдарш болох вэ? Хэрвээ би шүдний эмчийг ч гэсэн бурханд шүдний эмч хийнгээ үйлчилж болно гэж хэлвэл тэр ажлаа бас бурхандаг болон сүнслэг ажил гэж хараад хийгээрэй гэж хэлвэл шүдний эмч маань ажлаараа орохдоо ерөөсөө яах вэ? Нэг загалмаа зүүдэг бол хоёр загалмаа зүгчтэй юм бол илүү сүнслэг. Бөөн загалмаа зүүдтэй. Тэгээ шүдэн цоорсон ороод ирэнгүүт өө яана өстө шүдний цоор айлуу хараадах юм. Пүүх амар цоорсон байна. Гэхдээ шүдний цоор хоол яг уу би эмчлэнээ суугийн эмчилгээ чинь харин сэтгэлийн цоорхог яах вэ дээ? Гэдэг сайн мэдээ дандаа ярих тухай юм болов. Тэгвэл тэр шүдний эмчилгээр хүмүүс дахиад орох болов. Шүд цоороод амар өвдөд ингээд хэцүү болоод оронгууд сэтгэлийн цоорхоороо ядаргаад дэмжүүлэл. Манай цуглаанд маань бас баггүй болсон шүдний эмч байгаа шүү дээ. Хэрвээ яг иймэрхүү маягаар ажиллана гэж бид нар ойлгол юу болох вэ? Тэгэл яг шүдний эмнэлэгт хүн яваад оронгууд ерөөсө бурхан юу пастор бас хэлсэн. Шүдний эмнэлэгч гэсэн сүнслэг байж болно гэж хэлсэн. Үүдээр яваад оронгууд магтандууд ачигнаал. Тэгэл яваад оронгууд нь шүдээ хүн янзлуулж явахаар би хажууд нь ингээд суудсан сайн мэдээрээ сууж явлаа. Ер нь яг өвдөж байгаа үед хүн ингээд зэрэгцээ юм хараа аюу хэцүү байдаг тийм. Элдв янз ярихгүй юм ярихаар. Энэ нэг дээр барилж байгаа ч хоёр жилийн өмнөстэй гараа углаад. Тэгээд яда миний машиныг барай явлаа. Уулнаас наашаа ингээд яда машин барайл явсан. Зам нэг амар өвдсөн л яа гэл. Тэгтээ хамт сууж явсан нэг найз маань өгсөн. Зүгээр ог юм найз зүгээр үл гэдэг. Зүгээр заач мэг байж байгаа яа. Тэгсэн чараа зүгээр чи ингээд өвдөд болоод хашгир за хашгир. Тэгээд заач мэг байж л та яа. Яг өвдөд ингээд
байгаад гар амар янгиж хажуугаас ингээд зэрэг яхаа аягүй хэцүү байдаг шүү дээ. Тэгээд зүгээр өвдөд байгаа бол хашгирахаар зүгээр хашгир гэж болтгоо. Тэгээд одоо бүр өвдөд ядч орч хашгир гэж болтгоо. Тэгээд сүлдээ нөгөө найз одоо хашгирлаа. Яа одоо чимэг байлаа одоо болчихлоо. Яг тэр хүн шүдэн өвдө шүнжэнгөө ягнаад ороод ирсэн ч хажууд нь шүдийн янзлангаа анх бурхан Адам Еваг нэмэгтэй гэж яриад байгаа яах вэ? Сүнслэг ажил болох гэдэг байгаа шүү дээ. Бурханлаг ажил болох. Уг нь бол хүн гим нүгэл үлдээг байсан бол шүд цоохгүй байсан. Тэгээ гим нүгэл чи явсаар байгаа чи гим нүглийг замбараа муудаг ингээ шүдний асуултаас шүдний яваа цаашаа тэгээ гим нүглийн асуудал сэтгэл зүрхийг ингээ цоох. Цоорхоо шүдийг бүгдэж болон цоорхоос техник яах вэ гэдэг ингээс нөгөө залах нь үстэй. Яа ямар ч юм бэ чимэг байл та. Яа наад хаа суг муугаа хурдан мох гэдэг. Өөрөө болно. Яаж шүдний эмч байнга тэр ажлыг бас сүнслэг ажил болгож чадах юм. Мэдээж би яг саяны зүйлийг та бүхэнд ярих гэсэнгүү. Яг ийм ятгал өгөх гэсэнгүү. Харин шүдний эмч нарын дунд зан характераараа, харилцаагаараа адаглаад өвчлөнтэй мэндэлж байгаа мэд тусаараа бие авч байгаа байдлаараа бусад эмчлэрээс ялгарх нэг тийм өөр хайр татсан эмч байх тухай яриад байна гэсэн. Заримдаа эмнэлгийн үдээр орох эсвэл энэ тэнд үйлчлэгээний байгууллагаар орох их төвөгтэй байдаг тийм. Тэгээд нэлээд ихний газараар хоол идэх гээд орсон нэрийг нэлээд яг өөр. Уг нь бол их тавгүй франчайз. Монголд бас газар авч байгаа франчайз. Харамсалтай амар үлсэл яг тэд газар ороод өөрийнхөө нөгөө дарааллыг хүлээж байгаа очоод юм авчихсан чинь амар муухай нэг тийм сонин характертай одоо ажилтан байсан тийм. Тэгээд тэр нь байгаа юугаар асуусан чаар тэр нь байхгүй тэгээ алийг авах гэдэг. Тэгээд нөгөө өлсөж байгаа юм чи бүр ингээд хүн эргэтэн ялангуяа өлсгөр ингээд уур хүрээд байдаг шүү дээ. Ирчүүд ээ. Их сонин байдаг тийм. Эмэгтэйчүүд бол бүр сайн мэднэ шүү дээ. Газ хоол инеж өгөхгүй бол. Нэг хааш нэвтрээд байдаг тийм. За бухаар ицсэн үү. Тэгээд юм авахгүй орсон чи амар сонин харилцдаг байхгүй. Тэгээд хэдий өлсөөд юм идэхгүй бол болохоо байгаад байгаа мэдрэмж ингээд дотроос одоодноос сигнал ингээд тархир өрөөд байгаа ч гэсэн яг тэр худалдагчийн одоо худалдагч хүн тэр ажилтны тэр сонин аашаас болоод шууд юм идэхгүй хүсэл маань байхгүй болсон. Тэгээд яг алийг авах гэдэг. Тэр нь бол байхгүй. Надад амар сонин санагдаад би юу ч хэлээгүй. Зөвл гараа авчихсан. Тэгээ гарч яваад хажуудлын ганц дээр ороод хоёр мантан бууз ицсэн. Гэтэ ууртаа ицсэн л дээ. Тэгээ дуусангуудаа их нэрлэгөө ярьсан. Саяны газар ороод юм идгсэн чинь амар сонин. Юм болохоор л их нэртэй хавуулдаг шүү дээ. Тэгээ би тэнд хоол ицсэнгүй. Гэхдээ араас нь би юу ярьсан гэж бодож байна. Би дахиж хизээч тийш орохгүй. Тэр хүн ингээд үйлчлүүлэгч алдлаа. Харин бурханлаг байна гэдэг бол яг үнийг хэлэхэд өдөржингөө янз янзын юм зараад янз янзын тоо бодоод ядарсан байж болно л доо. Гэхдээ ажлын байр өөр талбарлагдаж орондоо өөр байхгүй. Гэтэл өнөөдөр бол Монгол яг үйлчлэгээний соёл гэдэг бол ястаа л нөгөө юу гэдэг вүлээ хөлийн чигчи хурууны хумснаас жижигхэн болчиход байгаа шүү. Үйлчлэгээний соёл аягүй хэцүү болсон. Тийм биз? За яг энэ үйлчлэгийн соёлтой холбоотой ерөн сэтгэл зүрхэндээ бас нэг өвдөл тавьсан хүмүүс бол их гоё чанга хэлж байна. Тийм ээ. Эсвэл зартансан газар мааштай. Тэгвэл бурханлаг ажилтан байж ажлын талбар дээр ч гэсэн бурхныг гэрчилж тэр ажлын талбар нь сүнслэг үйлчлэл болох боломж бол байгаа. Тэр нь юу гэхээр бусдаас өөр худалдагч байх. Бусдаас өөр шүдний эмч байх. Бусдаас өөр дүр төрхөөр, өөр характераар, өөр харилцаагаар бие авч байгаа байдал хэлж байгаа үг бүх зүйлээрээ бурхныг алдаршуулж тэр хүн таны харилцаанаас одоо дахиж ирмээр ирэх хэрэгтэй бүр таныг бодож ирмээр тэр бараг авахын тулд зүгээр тантай л зөрөлдөд өнгөрөхийн тулд. Манай яг гэрээ хажуулт нэг дэлгүр байдаг. Тэр дэлгүүрээр би бараг жил гараа үйлчлүүлж байгаа. Ер нь ойрхон яг манай гэрээг тойроод бараг 4-5 дэлгүүр байна. Гэхдээ дандаа тэр дэлгүүрлүүл ер нь олдог. Тэгээд тэр дэлгүүрлүү орохоор мэндэлсэн таньдаг хүмүүс санагдаад байна. Тэгээд бараг л хаалга ингээд онгоолгоод ороход нөө яг касс цонхны хажууд байхгүй ингээд цонхоо хараа сууж байдаг. Тэгээд бараг л намайг орж явахт хүү сайн уу гэдэг ингээд юм шиг. Би ч тэгээд амар таньдаг ингээд гэр мөртөө орж байгаа юм шиг гоё орж байгаа юм шиг. Тэгээд юм цам ахаар нэх гоё кайфтай.
Юм аваагүй мөнгөгүй гэсэн зээлээ тавчмаар нэг тийм гоё. Зүгээр юм авмаар санагдаад байна. Тэгээд ороод юм аваад ингээд бичүүлэхээр ер нь харилцаа айгүй гоё. Тэгээд дээр нь яасан бэ гэхээр нөгөө хүн чинь би карт өгөөд нөгөө нуус дугаараа ингээд 1-2 удаа хэлсэн баггүй. 05 юу. Тань тийчүү. Оо, тэсэг балагсан. За тэгээд хэлчихгүй юу? Тэгээд хэлсэн чинь яасан бэ гэхээр нөгөө миний картны нуус дугаарыг мэддэг болсон. Дараа нь хэд удаа ингээд орсон чинь нөгөөх маань яг миний картыг уншуулсан гутаа надраа ингээд хардаг байхгүй. Тэгвэл гот нь ингээд толгоор дахин энийг гутаа шууд хийж байгаа. Одоо надаас карт март асуух болсон шүү дээ. Карт өгөөд юм аваад явж байгаа. Дээрээ төлөв бол дүнгийн хийгээд өөрөө картаар юм уншуулж байгаа юм шиг. Нуус дугаараа ягаад надад авч. Тэгээ яагаад ийм гоё харилцаатай юм болоо гэж бодсон чи юу байсан гэж итгэгч хүмүүс байсан. Итгэгч хүмүүс байсан. Арх уухгүй, янз янзын авир байхгүй. Тэгээ яваад орохоор мэдлэн. Энд одоо худалдааны байгууллагт ямар нэгэн мэдэх хүн байна уу? Лангуун дээр юм зам зардаг. Хятад нэг юм зүрэг байгаа шүү дээ. Энийг чадахгүй бол битгий 8 хий гэж. Хамгийн түрүүнд та яаж сурах ёстой вэ гэхээр яаж тоо бодох вэ? Эсвэл яаж мөнгөний хурдан тооцох вэ гэсэн үг. Шууд хурдан инээд сурах хэрэгтэй. Хүн ороод сайн уу? Худлаач юмгүй инээлтэй гоё. Тэ? Одоо худлаач гэж юу вэ? Игдээ солонгослууд яг тийм шүү дээ. Солонгослууд би чи нөгөө хэлний бэлтгэл хийх гээд дэлгүүр рүү баян гордог байсан. Тэгээ нэг хэдхэн хүүхдээ явж очиод нэг юм асуултаа. Тэгээ нөгөө асууж их юм бол заримдаа өөрөө ойлгохгүй. Тэгээд хоолны газар явчаад ажимаа. Тэгээд нэг ажимаагүй гэдэг. Тэгээд асуун капитан исаё. Тэгвэл нөгөө юм нэ. Ханаач усаё. Тэгээд араас нь 감사합니다. Тэгээд миний хэл дуусаа зүгээр энийг хэлэх гэж амар хоол иддэг байсан. Нэгээс нараад өөр ганц дрон явж чараад амар юу ч хэлдэг юм шиг болоо. Ажимаа. Тэгтээ нэг гоё айлч ганц ингээд яваад орсон яг Google ирдэг байхгүй. Бүргэ намайг өгөөртэй ингээд Google ирдэг байна. Үйл битээ гэдэг юм. Тэгээд нөгөө хэлээ зүтрэн байж хэлж байгаа шүү дээ. Одоо би бол аяа аялахтай хэлж байгаа шүү дээ. Юу гэж байгаа юм те. Өхрийн махтай шулээнө анаа гэж байгаа юм шиг хэлж байгаа шүү. Тэгэхээр намайг хараад өгөөртэй байхгүй. Тэгвэл би ханаач усаяа нэ. Тэгээд баг уфтане. Тэгээд энэс нь одоо би баг нэг өдөр хэдэн удаа орж байгаа юм чинь. Хоол идэл гараад нөгөөд рүү ороод дахиад ажимаа. Яг энэ үйлчилгээний соёлоос нь болоо дахин ормоор сэтгэж байна. Яагаад ийм болов? Солонгосын нийт хүн амын бараг 47% гэдэг баг шүү. Христ хэлдэг. Тэгээд би та бүхэнд юу хэлэх гээд байна гэхээр Христ итгэдэг буюу Бурханд итгэдэг хүмүүсийн соёл дотор нь бусадтай зөв харилцах яг тийм элементүүд орж ирдэг. Тэгэхээр би таныг өөрийнхөө ажлын талбарыг зүгээр л ажлын талбар харин цуглаанд үйлчилж байгаа хүмүүсд Бурханд үйлчилж байгаа гэж би тийм дүүрээсэ гэж хэлмээр. Харин таны ажлын талбар бол Бурханыг алдаршуулжуулах үйлчлэлийн талбар болж байна. Энэ та нар бол бүгдээрээ ямар нэгэн байдлаар хүмүүстэй харилцдаг ажил хийж байгаа. Зарим яг компьютертэй холбоотой улсууд бол буруу хараад компьютертэйг харилцаж байгаа. Бус нь бол бүгдээрээ хүмүүстэй харилцдаг ажил хийж байгаа тийм биз? Энэ хажууд хүмүүс руу нэг инээд бас тийм. Энэ манайхан ч бас энийхтэйг таарах хүн шүү. Энэтэй бэрэ тахлаа юм шүү. Ойлгохгүй юм мэдгүй юм байна. Зочцсон юм шиг энэтэй нэрээ тах чинь зүгээр зочоод байгаа даа. Хөрөн дээр зураг авахгүй бөө юм болд шүү дээ. За бүгдээрээ инээя зураг авахгүй л ихэр инээд болохгүй. Баах юм дүнсээс. Бүү шүтэн өвтцсэн юм шиг. Тэгээд би чи аргаа бараа тэгж хэлдэж шүү дээ хөрмөн дээр. За бүгдээрээ сайхан инээх бол их амархан шүү дээ. Дээд доод дөрөв шүдэ гаргая. Ингээд болчих واخгүй. Тэгэхээр таны ажил нийгмийн ажил гэсэн утгаар нь та үүнийг Бурхантай хамаагүй, Бурханд үйлчилж байгаа үйлчлэлтэй хамаагүй гэж битгий юм дүрээрээ. Учир нь нийгмийн болон бурханлаг гэсэн ажлын хоёр категори гэж байхгүй. Бүх газар, бүх цагт Бурханыг алдаршуулан амьдрах боломжтой. Энэ кинонд их дуртай. Энийг үзчихсэн хүмүүс байна. Courageous гэдэг кино. Үзчихсэн үү?
За энэ кинон дээр бол гол дүр биш туслах дүр тоглодог нэг залуу гардаг. Тэр залуугийн нэр бол Хавьер. Хавьер гэдэг энэ залуу маань ажилгүй болдог. Тэгээд ажилгүй болчиход гудамжинд яах учраа болохгүй бурхан минь туслаач гэж залбираа явж байдаг. Тэгсэн чинь гинт нэрээр дууддаг. Хавьер. Тэр хүүхд таа чи ямар амар тод ирд юм бэ? Тэгсэн чинь Хавьер гэж дууддаг. Хүүхд таа чи яас хурд ярива ямар тод ирд юм бэ гэсэн чинь өөр хүн дуудчихад. Хөөе Хавьер. Тэгээ яваад байсан чи би чи наана юу хийгээд байгаа юм бэ? Би чамайг бараг 30 минут хүлээлээ гэж. Тэгээ нөө Хавьер айгу гайхдаг. Тэгсэн чинь чи тэгтээ одоо энэ сарвч барих тал дээр ямар нэгэн туршлага байгаа шүү гэсэн чинь би юу ч хамаагүй нэ. Тэгээд нөгөө дуудсан хүнийхээ гэрт сарвч барих ажил хийв. Өдөр 2-7 хоног сарвч барьсан. Өдөр болгон $100 авсан. Сарвч барих ажил дууссан. Дуусхын алдад нөгөө сарвч бариулах гэжсэн юм маань тэр Хавьер нь өөртөө нуцаар ирсэн Хавьер нь биш байсныг бол. Харин өөртөө нуцаар ирсэн Хавьер нь биеийн муудаад имлэг дэвтсэн. Тэгээд яг товлсон цагт нэг өөр хүн ирэхээр нэг ч удаа уулзж байгааг учраас тэр хүнийг л байна гэж одоо дуудсан яг нэр адилхан байсан. Харин нөгөө залуу нь бол Христ итгэдэг залуу ажлын төлөө бурхнаас гуйж байсан. За ингээд бүтэн 2-7 хоногийн дараа өөр Хавьер байсныг мэдсэн. Гэхдээ л нөгөө Хавьер нь бисто эвэгцсэн шүү. 2-7 хоногийн туршид гэр бүл маань байсан. Олон санхүүгийн асуудал танаад сарвч барьсан энэ сарвч бариад олсон мөнгөөр шийдэгдсэн гэж хэлв. Дараа нөгөө залуу маань тэр Хавьерийн гэр бүлийн талаар сонсоод найзуудтайгаа нийлээд туслахаар шийддэг. Тэгээд нэг утасны үйлдвэрт ажил оруулдаг. Нөгөө ажилд ороод нэг сарыг сайхан ажилласан, авсан цалин амьдралд нь хүрэлцээтэй байсан. Үнэхээр айтайхан байжсэн чинь нэг өдөр нөгөө ажлын газрын цэхийн дарга дууддаг. Тэгээд дуудаад юу хэлсэн гэхээр Хавьер нэг сарын турш идэвхтэй сайн ажиллаж байгааг чинь харж байна. Үнэхээр үнэлмээр байна. Гэхдээ нэг зүйл чамаас асууя. Бид чамд арай илүү цалинтай, арай илүү ажлын цаг багтай. Тэгээд ер нь их боломжийн одоо мессеж санал болгомоор байна. Энэ бол утасны яг энэ одоо эрмлийн үйлдвэрийн нэг цэхийг хариуцаад тэгээд яг утсыг чи ингэж тоолож цэгээс гаргах одоо энэ цэг хариуцсан ажил байна. Гэхдээ бид чамд нэг зүйл санал болгомоор байна. Чи өдөр болгон 13 буудал утас гаргана. Харин чи дүнгийн одоо жагсаалтан дээр бичгтээ 12 гэж бичиж. Тэр нэг утас, нэг буудал утас нь бол бидний орлого болно. Тэгээ чи бидэнтэй хамт уу гэж хэлдэг. Ахлах одоо яг нэг гүйцэтгэх цэцэрлэгийг доотлоо юм. Тэгээ яг энэ саналыг авахтаа Хавьер гайхсан. Хэрвээ энэ саналыг би хүлээж авахгүй би ажиллаа алдахгүй гэж. Нэгэн тийм гүнзгий мэдүүлээ ярилцсан учраас хэрвээ чи хүлээж авахгүй чи ажиллаа алдна. Гэхдээ би чамайг манай багт орооч гэж хүсэж байна. Манай багт яг чам шиг юм хэрэгтэй. Чи өдөр болгон 13 буудал утас гаргана хэд гэж бичвэлээ? 12 гэж бичиж. Үйлдвэрээс сулхаа их гэж тийм. Тэгээ Хавьер айгуух бодсон, бодлогшроод айгуух хэцүү болсон. Тэгсэн чинь нөгөө цэхийн дарга нь юу гэж хэлсэн гэдэг. Гэхдээ Хавьер яг одоо хариу өгөх гэж ярах хэрэггүй. Маргааш 10 цагт эргээд уулзах гэж. За ингээд Хавьер явсан. Хавьер гэртээ очиод яасан бэ? Эхнэртэйгээ ярьсан. Айгуу гонигтай очсон, эхнэртэй бүгдээ хэлсэн. Эхнэр нь тэгээд уйлсан Хавьерийг тайлбарлуулахдаа тэгж хэлсэн эхнэр нь. Юу гэж хэлсэн бэхээр хайрт минь. Гэхдээ энэ бол чиний санаа биш. Тэр хүн бол чиний дарга. Чи ямар энэ муу санаа гаргасан биш. Чи зүгээр л хамтраад ажиллацуул яа гэдэг. Би чамайг ажиллаа битгий алдаасаа гэж хүсэж байна гэж. Харин Хавьер юу гэж хэлсэн гэхээр хайрт минь би ажиллаа алдмааргүй. Гэхдээ би чинь итгэвч хүн шүү дээ. Энэ бурханд таалагдахгүй. Энэ чинь хулгай үстэй. Тэгээд эхнэр нь нөхрөө ятгах чадахгүй ойлгосон. Тэгээ юу гэж хэлсэн хайрт минь хэрвээ маргааш ажиллаас гарвал битгий санаа зовоороо гэж хэлэнгээ эхнэр нь өөрөө хямраад үйлэлхэл. Тэгээд юу гэж хэлсэн битгий санаа зовоороо. Маргааш чи 10 цаг үед уулзалт дууссаны дараа хэрвээ ажилласаа гарахаар бол над руу шууд залгаарай, сэтгэлээр битгий унаарай. Тэгээд над руу залгаад надтай яриад гэртээ ирээд бурхан бидэнд дахиад туслана баха гэж эхнэр нь үйлэл болсон. Тэгээд өглөө босоод Хавьер ундуухан ажил руу явсан. Явж очиод юу болсон гэхээр нөгөө 10 цагийн уулзалтанд ороод өөрт нь санал тавьсан цэхийн ахлагтай уулзаад хэлсэн. Тэгээд юу ч хэлсэн бэ гэхээр уучлаарай гэнэ. Би ажилдаа үнэхээр дуртай. Гэхдээ энэ ажилтай холбоотой миний амьдрал маш их одоо санхүүгийн хэрэгцээ маань хангаж байгаа ч гэсэн би бол Христэд итгэдэг. Хэрвээ би таны саналыг хүлээж авахгүй бол би ажилгүйч болж магадгүй гэдгээ мэдэж байгаа. Гэхдээ би Бурхны өмнө
би ийм буруу зүйл бас хиймээргүй байна. Тэр таны надад санал тавьсан санал бол буруу. Энэ бол шударга биш. Тийм учраас эрхмээ би таны саналыг хүлээж авч чадахгүй нэ гэж хэлсэн. Гэж хэлээл хавьяар доошоо гониглал гардаг. Харин яг юу болсон гэж өөрт нь санал тавьсан тэр хүн гараа санагдав. Тэгээд хавьяарт юу гэж санал тавьсан бэ гэхээр хавьяар бид маш олон сарын туршид үнэнчээр ажиллах цэгийн дарга хайжсэн юм. Урд нь ажилласан цэгийн дарга нар яг ингэж хэлээл тэгээд яг ингэн гол төрөөсөө бид нартай баг болж ажиллагээ дандаа хулгайч нар байсан. Харин яг чамайг бид олон сар хайсан. Хавьяар өнөөдрөөсөө чиний цалин нэмэгдэнэ. Чиний мест өөрчлөгдөнө. Илүү их амралттайгаар чи ажиллана. Дээр нь чамд бид нар бүр аюулгүй таатай ажлын байрыг чамд зориулж өгөх болно. Чи бидэнтэй нэг баг уу? Хавьяар бүүн баярлсан. Тэгээ гарангуудаа эхнэртэй мэдээ хэлмээр санагдсан. Тэгээд утассан. Эхнэр нь уцаа авч чаддгүй. За халагч өнгөрсөн. Тэргээ уцдах юм бол халагдсан гэсэн үг, уцдахгүй бол ажиллаж байгаад орой өрнө гэж бодсон тийм. Тэгээд сандраад эхнэр нь уцаа авах уу яах уу гэж байгаа уцаа аваад эхнэр нь шууд өөлчихс. Зүгээрээ миний хараа. Бурхан бидэнд тусалнаа. Тэгээд хавьяар цаанаас нүгэ хараач намайг сонсч ийн гэсэн. Зүгээрээ гэртээ шууд хүрээ гэдэг. Тэгсэн чи гүй чи сонслоо хараа. Зүгээрээ тэгээд дахиад ажил олдноо хавьяар гэдэг. Тэгэн гот нь эхнэр нь өөлж урж байгаа чимээг болох үед нь хавьяар юу болсноо хэлж. Тэгэхээр яг өнөө цагт Христэд итгэдэг олон хүмүүсийн амьдралд тохиолддог зүйлийг өргөн дэлгэцсэн кино болгож олонний бүтээл болгосон юм. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ зүйл бол амьдрал дээр маш их тохиолддог. Ямар нэгэн шудраг бус олзаа шиг, ямар нэгэн буруу арга замаар их ашиг олох саналууд танд тавигдаж байна. Гэхдээ энэ дэлхийн зарчмаар биш, Бурхны зарчмаар ажиллаж, шудраг байж, итгэмжтэй байж, зөвхт байж, Бурханд таалагдахаар замыг сонгох нь ажил мэргэжлийнхаа талбар дээр сүнслэг үйлчлэл хийж байна гэсэн. Бурхныг алдаршуулан гэрчилж байна гэсэн. Тэгэхдээ бид хавьяартай адилхан ёс бус саналыг татгалцснаас болоод дандаа амжилт олохгүй байж болох юм. Та ёс бус саналыг татгалцснаасаа болоод гадуурхагдаж болно, янз янзаар хилэгдэж болно. За зарим нь таны хараад бүр гайхах юу вэ чинь одоо төрөл арилжсан нөхрөө. Энэ дэлхийх үү хаанах их бэ чи? Иймэрхүү маягаар хавчигдаж, буруудахагдаж, ад үзэгдэж болох юм. Гэсэн ч бид Христэд итгэдэг хүмүүсийн хувьд ямар ч албан тушаал дээр ажиллаж байсан бид эзнийг гэрчилж Бурхны зарчмаар амьдрэх хүмүүс болох ёстой. Хэрвээ та тэгж чадвал таны ажил сүнслэг үйлчлэл болно гэсэн. Бүгдээ 1-р Коринт 10:31-ийг чангаар уншия. 3 Амен. Бүгдээ дахин нэг ишлэг хамтдаа уншия. 3 Колоссе 3:17 уншия. 3 Амен. Тэгэхээр ах дүүс минь дэлхийлэг болон бурханлаг ажил гэж бол байхгүй. Харин дэлхийлэг болон бурханлаг ажилтан л гэж байна. Таныг бурхан бурханлаг ажилтан байгаасаа гэж хүсэж байна. Хаанч ажилласан? Та бурхны дүрмээр, бурхны зарчмаар амьдрдаг, ажилдаг. Зан авир, характер бүх зүйлээрээ бурхныг гэрчилдэг. Харилцаа бие авч яваа байдал зөв шудраг байдлаараа бурхныг алдаршуулдаг, бурханлаг ажилтан байгаараа гэж ятгамаар байна. Ажлын талаарх Библийн 2 дахь залруулгыг бүгдээ хамтдаа харъя. 2 дахь залруулга бүгдээ хамт уншия. 3 Ажил бол гим нүглийн мөр дагавар гэх ташаа ойлголтоос бид ангижрах хэрэгтэй. Маш олон итгэгчнэр бид гим нүгэл үйлснээс болоод хүнд хөдөлмөр эрхэлж ажиллах болсон. Харин тэрнээс бол бид чинь хугацаагүй совилт байгаа юм шиг байх ёстой байсан гэж яриад байд. Харин Эхлэл номын 2-р бүлгийн 15-аас 20-р ишлэгийг хэрвээ харах юм бол нэг ийм чухал түүхтэнд явж байгаа. Эхлэл 2:15-аас 20. Эндээс би та нарт уншиж өгье. Эзэн бурхан хүнийг аваад эдийн цэцэрлэгийг арчлуулан сахиулахын тулд тэнд суулгав. Тэгээд эзэн бурхан тэр хүнд тушаан ийхүү өгүүлвэ. Чи энэ цэцэрлэгийн альч модны жимсийг дураараа идэж болно. Харин чи сайн үг мэдүүлэгч модны жимснээс огт идэж болохгүй.
Чи түүнээс эзэн тэр өдөртөө зайлшгүй бүхэн хэмээн айлтав. Эзэн бурхан хүн ганцаараа байхын сайн биш учраас би түүнд тохирох туслагчийг бүтэе хэмээн айлтжээ. Эзэн бурхан шороогоор хээр талын янз бүрийн зэрлэг аратан огторгон янз бүрийн жигүүртэн шуудыг бүтээж Адам тэдгээрийг хэрхэн яаж нэрлэхийг үзэхээр тэднийг түүнд авчирч өгчээ. Тэгээд Адамын амьтан бүрдгсэн нэр нь тэдний нэр болжээ. Тэгээд Адам бүх мал адгуус, тэнгэр огторгон шууд, жигүүртэн, хээр талын бүх зэрлэг араатан нэр өгчээ гэж хэлсэн. Бурхан Адам Еваг бүтээсний дараа буюу анхны гэр бүлийг бүтээсний дараа анхны хүн гин нүгэлд орохоос өмнө, гин нүгэл дотор унахаас өмнө Бурхан хүнд хамгийн түрүүнд өгсөн зүйл бол ажил мэргэж хэлсэн. Тэгэхээр хүн гин нүгэлд автахаас өмнө ажил өгөгдсөн бөгөөд хүн бараг бүтээгдсэн зорилго нь ажиллахын тулд байсан юм шиг. Гэтэл өнөөдөр хүмүүс зүгээр залбираад Бурханы ивэлийг хүртчих гээд байдаг. Харин Бурхан лазан гаран дээр юроод асагдгүй гэдгийг та бодох хэрэгтэй. Харин ажилсаг хичээнгүйгээр юрогдох болно гэж Библиэлд байна. Намайг дагаад хэлээрэй. Ажилсаг хичээнгүйгээр юроод хүртнэ. Тэгэхээр ажилсаг хичээнгүйгээр бод, сэтгэх, үйлд, баялаг бүтээ. Харин таныг ажиллаж байх үед Бурханы юроод таны гар дээр асгах. Харин Библийн маш олон газар лазан байхыг, залхуу байхыг Бурхан эсэргүүцсэн шийдэлүүд байдаг шүү. Тэгэхээр Бурхан хүнийг анх бүтээгээд хүнд өгсөн дөрвөн төрлийн хөдөлмөр байна. Хамгийн ихнийх нь биеийн хөдөлмөр. Эден цэцэрлэгийг арчлаарай гэж Бурхан Адамын хоёрыг тэнд байрлуулсан. Биеийн хөдөлмөр. Хөлсөөн туслууч, газар хагалж, цэцэрлэгийн моддыг болон жимс ногоог арчлах биеийн хөдөлмөр. Хоёрдугаар нь Эден цэцэрлэгийн бүх зүйлийг тэр хоёрт хариуцуулсан. Захир гэж хэлсэн. Энэ маань ямар ажил вэ? Нэрвийн ажил. Захирын зарцуулах ажил. Тэгэхээр данс тооцооны ажил бас өгсөн байх юм шиг. Тийм ба биз? За 3 дугаарх нь оюуны ажил өгсөн. Амьтдыг авцраад амьтдыг харж шинжээд тэгээд амьтан болгонд нэр өг гэж байгаа. Тэгээд би яг энийг зүйрлүүлж бодохдоо Адам хэдэн өдөр нэр өгснийг мэдэхгүй. Гэхдээ Адам харахтаа харж хагаад нэр өгч байгаа шүү дээ. За зэний чи юу гэж хэлэх вэ? Ямар жижигхэн хөөрхийн тэмч. Заан гэж нэрлэжүүл яа. Гэж бодоагүй хад шүү дээ. Бодож байгаа нэрлэж шүү дээ. Хүүхэн шүү дээ. Овоо том байна да. За байц яах вэ? Заан л гэдэг. Ямар нэгэн мигдээ та оюунаараа боддог үстэй. Тэрнээс Адам бүгдэнд нэгээс гялцууш нэр өгөөг байх гэж бодож байгаа. Хөлн муу юу. Дараа хурд шиг. Тэгэхээр Бурхан авцраад Адам яаж бодож, яаж харж, яаж нэрлэхийг Бурхан утгаарсан. Энэ бол бодлоор, сэтгэлээрээ тунгааж, бодож, бясалгаж, дүгнэж өгсөн нэрсүүд байна. Тэгэхээр оюуны ажил буюу амьтдыг харж, зүсэлж, нэрлэх ажил байж. За харин дөрөвт төрлийн ажил нь юу вэ? Нийгмийн харилцааны ажил гэсэн. Адамын хоёрыг бүтээгээд хоёр биенийхээ өмнө хариуцлагатай байх. Цаашаага өсөн мөрчиж өнөртгөн болоод нийгмийг бүрдүүлдэг анхдагч нэг гэж юу гэдэг вүлээ? Гэр бүл. Харин Адамын хувьд Бурхан хэлсэн ёроол нь юу гэхээр гэр бүлүүдийг бүтээгээрэй гэж хэлсэн. Өсөн мөрчээд өнөртгөн болоод газрыг дүүрэг гэж хэлж байгаа. Маш олон гэр бүлүүдтэй болох гэж. Тэгэхээр нийгмийн харилцааны хамгийн чухал харилцааны анхдагч талбар бол гэр бүл. Тэр бидгээр гэр бүлийн харилцаанаар хуулиар зохицуулагддаг харилцаа. Энэ бол маш чухал харилцаа. Тэгэхээр анхны хүн гэр нүгэлд автахаас өмнө Бурхан хүнд ажил өгсөн байгааг таарч байна. Харин энэ бүлгийн өмнөх бүлэг буюу Эхлэл номын 1-р бүлгийг харвал Бурхан өөрөө ажилсан тухай гардаг. Бурхан лазан хориг байдлыг биш ажилсан гарыг л өрөөдөг. Бас Бурхан ажилчныг дэмждэг. Ажил гэж хэлдэг. Олон итгэгч биш хүмүүс юу гэж боддог гэхээр та нар чинь тэгээд юу ч хийхгүй алхаад дэш нь харуулаад Бурхан минь өөрөө хэмээгээрэй гэж залбираа суужаад юм шиг л үгүй. Тэгээд би яг тийм бол өстой цоцсон мөр шиг харагдаж. Тэгээд би яаж амьдрах вэ? Би яг яаж байгаа? Бидний тэгж ойлгоод байдаг шүү. Тийм биз дээ. Та нар ч юу ч хийхгүйгээр залбираал. Яагаад тэгж ойлгоод байгаа юм бэ ойлгохгүй. Би бол өстой юм хийж чадахгүй. Юу ч хамаагүй байх. Радиод хөтлөгч хийж байна. Лекц уншаад лектор хийж байна. Тэр хөрөн найр хөтөлж байна. Гүн завсаргүй л ажиллаж байгаа. Харин би нэг зүйлийг анзаарч байгаа. Ажиллах болгонд Бурхан миний хөлсийг миний ажиллаас болоод тусалж байгаа хөлсийг Бурхан үржүүлж байгааг харж байгаа. Тэр ажилсаг гарын өрөөдөг гэдгийг хардаг. Амен.
Бурхан бол ажил хийх тэр одоо мотивац дээр биднийг үнэхээр өрөөдөг ш. Тэгэхээр хамгийн ихний ажилтай холбоотой хоёр залруулгыг бид харлаа. Эхнийх нь юу гэхээр дэлхийлэг болон бурханлаг ажил гэж байхгүй. Бүх газар, бүх цаг үед дэлхийлэг болон бурханлаг ажилтан буюу сүнслэг болон махан биеийн дагдаг хүнл гэж байна. Ямар ч ажил дээр байсан та бурханд сүнслэгээр үйлчилж чадна. Хоёр дахь залруулга нь юу вэ гэхээр ажил бол гин нүглийн үр дагавар биш, харин ажил бол бидний бүтээгдсэн зорилго. Бид ажиллахаар бүтээгдсэн шүү. Бурхан бол бүтээлч бурхан. Нэгдүгээр бүлэг Эхлэл номын 1-р бүлэг бүтээлч, ажилч бурханы талаар гарч байгаа бол хоёрдугаар бүлэг бурхан хүнд ажил даалгаж байгааг гарч байгаа. Тэгэхээр бурхан бол бүтээл бий болгодог бурхан. Өөрийнхөө дүр төрхөөр та бидний бүтээсэн. Ажиллаулахаар. Ажлын талбар дээр бүх сэтгэлээ зориулж бурханы алдрын төлөө ажил. За харин одоо маш хурдан хоёр зүйлийг яриад сургаалаа өндөрлөе. Ажилтай холбоотой хоёр чухал үйлчлэл байна. Эхнийх нь ямар үйлчлэл байж таарах вэ? За ажилтай холбоотой хоёр чухал үйлчлэл байна. За гацаад байна тий. За бүгдээ эхнийхийг нь хамтдаа харъя. Ажил үйлсээ бурхныг алдаршуулн түүнд үйлчлэх хүндэтгэл мөргөлийн талбар болгоо гэж. Амен. Энэ нь ямар утгатай юм болов? Ажиллаж байгаа газараа загалмаа болгох тухай юм болов? Хүндэтгэлийн талбар. Хүндэтгэл мөргөл өргөдөх газар болгоо гэсэн чинь яг ажиллаж байгаа газараа ингээд ороод 30 минут залбирдаг. Оо халелуя. Энд талбар болох юм болов? Өдөрт 3 удаа ажлынхаа талбар дээр залбирах тухай юм болов? Одоо нөгөө гандан руу явдаг, будадад итгэдэг хүмүүс бол өглөө очиод ажил дээр арц өгүүлдэг штэ тий. Бид нар харин өглөө болгон очиод 3 магтан дуудуулаад Библиэс 2 бүлэг уншаад тэгээд 15 минут залбирч ажиллаа гэлэх юм бол тэр нь хүндэтгэл мөргөлийн талбар болно гэсэн үг юм болов. Энэ бол маш энгийн зүйл. Хийж байгаа ажиллаараа та бурхныг алдаршуулна гэсэн сэдэлтэй багт барьж. Тэгэхээр ажил үйлчлэх хүндэтгэл мөргөлийн талбар болгоо гэдэг нь бүгдээрээ бид пастор болохгүй, бид бүгдээрээ авралын зар тараагч болохгүй, бид бүгдээрээ сүмийн ажилтан болохгүй, харин ямар ч ажил хийж байсан зан чанар характер бие авч байгаа байдлаараа өргөж бурхныг алдаршуулж ажилтдаг хүн болох хэрэгтэй. Хэрвээ бид Библиэс харах юм бол Лук номыг бичсэн Лук нь өөрөө эмч хүн байсан. Эмнэлгийн салбарт бурхныг алдаршуулж байсан гэсэн. За дээр нь Даниэл номын гол баатар болох Даниэл нь улс төрийн ажилтан байсан. Улс төрийн салбарт эзнийг алдаршуулж байсан. Библийн Эхлэл номон дээр байгаа Йосеф бол ямар хүн байсан бэлээ? Ерөнхий сайд байсан. Бас л төр захиргааны албан дээр бурхныг алдаршуулсан. За Даниэл номон дээр байгаа нэг чухал ишлэгийг харъя. Энэс өмнө Үлс номын 18-р бүлгийн 2-оос 3-р ишлэгийг хэрвээ харах юм бол Паул Акула Прискила гэдэг хоёр хүнтэй нийлээд хамтдаа бас майхан ойж байсан тухай Библиэр тэмдэглэгдсэн байдаг. Харин Даниэл 6-гийн 1-ээс 5-р ишлэгийг харах юм бол за энэ дээр гаргаад өгье та бүхэн надтай хамтдаа дагуулад нэг унших уу. За чадлаараа хамт уншаарай гүйцэх гэж оролдоорой. 1 2 3 хаанчлал даяараа 120 аймгийн захирагчийг томилж тэдэнд бүх хаанчлалыг хариуцуулах нь Дариусын таалалд нийцвэ. Мөн тэдний дээр 3 сайдыг томилсон бөгөөд тэдний нэг нь Даниэл юм аа. Учир нь хаан ямар нэгэн төвөг учруулахгүй тул аймгийн захирагчид сайд нар тайлан гаргах ёстой байгаа. Тэгэхэд өнөөх Даниэл Юрмсын сүнсийг авсан тул сайд нар аймгийн захирагчдаас тодорч хэлсэн бөгөөд хаан түүгээр бүх хаанчлалыг захируулахаар төлөвлөж байгаа гэсэн. Дараагийн ишлэл иймээс сайд нар болон аймгийн захирагчид улсын албаны талаар Даниэлийг буруутгах үндсийг ирсэн боловч ямар ч буруутгах үндэс ямар ч завхрал олсонгүй, харин ч тэр итгэмжтэй байсан бөгөөд түүнээс ямар ч хайхрамжгүй байдал эсвэл завхрал олдсонгүй. Тэгээд тэр хүмүүс энэ Даниэлээс өөрийнх нь бурхны хуулийн талаар л олохгүй бол түүнийг буруутгах үндсийг бид олохгүй гэж хэлцвэ гэсэн. Яг Библиэс харах юм бол Даниэл Библийн талаар хэн тэмдгүү номлоод эсвэл Дариус хааны төв талбай дээр курсайд хийгээд эсвэл хүмүүст явж очиод өө дуруугүй хөндлөн голдгүй өглөө оройгүй сайн мэдээ ярьж эсвэл Библийг тайлбарлах гэж оролдоод. Харин Даниэл өмнөх ажиллаа маш сайн хийсэн тухайд бид харж байна.
Ажил үйлс дээр ямар байсан гэсэн бэ Даниэлийг? Итгэмжтэй байсан. Шударга байсан. Өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай байсан. Буруутгах ямар ч зүйлгүй ажиллаж байсан. Би таныг өрөөмөр байна. Юу гэж өрөөхөө гэхээр та ч гэсэн ажил үйлсээр итгэмжтэй, шударга, өндөр ёс суртахуунтай, хариуцлагатай, буруутгагдах ямар ч зүйлгүй ажиллах болтугай гэж өрөөмөр байна. Тэгээд хүмүүс таныг харахтаа ямар сони юм бэ? Энэ пүрвэгээ залуу чинь өөр нөгөө хамт ажиллаж байгаа залуучуудаас өөр юм аа. Ямар хачин юм бэ? Би авч байгаа байдал нь саяхан нийлэг болсон. Нөгөө нийлгэн дээр яг ирж байлаа л дээ. Гэхдээ ууж идэхгүй. Дээр нь ямар нэгэн байдлаар ажил зурчуулахгүй. Худлаа үнэн ярьж ажлын дундуур гарч ажлыг янз бүрийн байдлаар ажиллаан зурчуулж итгэмжгүй тийм байдал гарахгүй их шудрах юм байна гэж хүмүүс хараад магттал ажилбал энэ зүйлийн цаана хэний нэр алдарших вэ? Бурхны нэр алдаршиж таны ажлын талбар хүндэтгэл мөрөглийн газар болно гэсэн. Амен. Тэгэхээр ажил үйлсээрээ Бурхныг алдаршуулдаг дагалдагч нар байцгаая. Ажилтай холбоотой хоёр дахь чухал ятгал. Тэгээ сургаал өндөрлж байна. Ажилтай холбоотой хоёр дахь чухал ятгал. Ажил үйлсээ бусдад үйлчлэх ба бусдад эзнийг гэрчлэх боломж хамтдаа болгоцгоё. Ажил үйлсээ бусдад үйлчлэх ба бусдад эзнийг гэрчлэх боломж олгоё. Матай номын 28 дугаар бүлгийн 18-аас 20 дугаар эшлэгийг бүгдээрээ санаж байна уу? Ямар эшлэл гэж хэлдэг вэ энэ багц эшлэлийг? Матай 28-18-аас хойш. Агуу захимч. За хамтдаа чанга хэлье. Чанга хэлэхээр түрүүнийхээс арай сул хэлээ тийм. Чанга хэлье. Ой. Эхэцэн энэ агуу захимжаар дамжуулаад бүх үндэстэн ясныг дагалдагч болгоорой гэж хэлсэн. Тэгвэл яаж хэрхэн бид дагалдагч болгох вэ? Хүмүүсийг аврагдахын тулд, дагалдагч болгохын тулд бид тэдэн рүү буюу дэлхий рүү явж очих ёстой. Харин дэлхий рүү явж очиод дэлхийн талбар болгон дээр Бурхныг гэрчлэх тэр процесс нь яаж өрнөх юм бэ? Ажлынхаа талбар дээр хуваар гаргаж байгаа пастрыг тэг нэг нэгээр өрнө гэвэл одоо бүтэхгүй. Заримдаа бид яг ингэж ойлгодог. За ажлынхаа хүмүүсийг нэг цуглуулад аятайхан боломж олдож байгаа. Тэгээ пастрыг өрөөл тэгээ пастор ирээд энэ номлогууд бүгдээрээ уйлаад эзэн тэгэл амар болно гэж бодлоо. Дээрх нэг итгэгч маань яг би 2 дахь өдөр амар нэгээ сууж байсан чи уцтаад байсан. Тэгээ уучлаарай би яг өнөөдөр амарнаа гэр бүлдээ цаг гаргах гэж байгаамаа. Өнөөдөр би ямар ч үйлчлэл хийхгүй. Өнөөдөр гэр бүлдээ цаг гаргана гэсэн чи нөгөө маань уцтаад юу гэсэн бэ гэхээр үгүй пастраа нэг хэдэн хүн аврагдах гээд байна. Бүгдийг цуглуулцаа та ирвэл аврагдаа. Тэгээ би үгүй яна уучлаарай би одоо эхнэр хүүхдүүдтэйгээ нэг юмд явна одоо амарна гээд төлөвлөсөн байгаа учраас би очиж чадахгүй нэ. Бурхан танаар ч гэсэн дамжуулаад ах дүүсээ чинь дунд сайн мэдээ хүргэж чаднаа. Бурхан таныг өөрийнхөө алдрын төлөө хэрэгжилж чаднаа. Та өөрөө сайн мэдээ ярьж байгаа гэсэн чинь дурамчгүй уцаад байсан. Тэгсэн чинь дахиад мессеж ирсэн. Би таныг гэрээс чинь очиж аваад тэгээд таныг энд авцраад эдрэг класс хоёул аварчаад тэгээд би буцаага гэрчээ бичээд өгчээ гэнэ. Тэгэхээр би болохгүй. Гэр бүлээрээ би юмд явах ч байна. Миний гэр бүл чухал байна гэдэг уцаа хатсан. Хаангуудаа дахиж нэгээд эсийн бүлгийн ахлагч руу гээд танаа эсийн бүлгийн тэр хүн намайг ирэхгүй бол болохгүй энэ төр гээд баахаа ягаад байна та өөрөө очичооч гээд тэр эсийн бүлгийн ахлагчд нь хэлээд уцаа хаасан. Тэгсэн чинь дараа нь нөгөө үнтэйгээ таарсан чи айгүй дурамч надад хэлсэн. Яг хэдэн аврагдах байсан таа. Пүүх гэдэг. Яг үүндээ би нэг зүйлийг хэлмээр байна. Танд өгөгдсөн таны ажлын талбар болно шүү дээ. Танд өгөгдсөн талбарыг би бас бодоо. Бурхан яагаад тэр газар таныг ажилуулж байгаа? Яг магадгүй та юм юунууд хэлж болох юм шалтгаанууд надад ажил хэрэгтэй байсан учраас. Би сангуугаар хангах хэрэгтэй учраас эсвэл би тэр салбарын хүн болж сурч төгссөн учраас харин энийг бид нар яг сүнслэг байдлаар Бурханы алдрын төлөө үйлчлэлтэй холбож ойлгох юу гэж ойлгож байна? Бурхан өөрийнхөө алдрын төлөө намайг тэр газар байрлуулсан учраас тэнд байгаа хүмүүсийг Бурхан аврахын тулд тэр газар надаар дамжуулан Бурхан өөрийгөө алдаршуулахын тулд тэр газар би агуу захирамжийг биелүүлж
бие авч яваа байдал, зан характер бүх зүйлээр агуу захирамж болж амьдрахын тулд тэнд би байна гэж бодвол тэр бол таны үйлчлэлийн талбар байна. Амен. Тэгэхээр ах トゥ ус ажилтай холбоотой хоёр чухал зүйлийг сая би та бүхэнд хуваалцлаа. Хоёр дахь чухал зүйл нь ажил үйлсээрээ бусдад үйлчилж агуу захирамжийг биелүүлэн гэрчлэл болж ажилтдаг хүмүүс болно. Бурханд үйлчлэх гэхээр зөвхөн сүмийн үйлчлэлийг битгий бод. Зөвхөн энэ сүмийн дөрвөн ханаар битгий хязгаарлал. Харин Бурханд үйлчлэх гэдэг бол таны ажлын талбар. Манай цагаанаа маань фитнесийн багш. Бид чамайг гүйлтийн зам дээр дандаа халалуя гэж гүйлж байгаа юм биш. Бид нэг ингэ буруу ойлгоод байдаг ш. Харин цагаанаа маань яах вэ? Үнэхээр дасгалаа хийж чадахгүй байгаа хүмүүсийг илүү их туулж, эвсэлтэй холбоотойгоор маш тийм ухаалаг зөөлөн зөвлөгөө өгч хэрвээ тэнд ямар нэгэн байдлаар асуудал гарвал хамгийн түрүүндээр асуудлыг шийдэхин төлөө. За дээр нь зан характераараа. Үе тэнгийн фитнесийн багш нар хэрвээ магадгүй ууж иддэг бол цагаанаа маань танд цоо өрөмөл алхаж явах хэрэгтэй гэсэн. Төрийн албаагч нарын хувьд бол нэг асуудал гардаг. Ямар асуудал вэ гэхээр байгууллагт ямар нэгэн байдлаар ажилд орногод эхний нэг сар ажилчдыг архитуулдаг асуудал. Энэ бол ер нь Монголд байж болохгүй хамгийн ёрын баяр. Саяхан нэг ажилд орсон нэг дүү ярьж байна. Ажилд орсон. Тэгсэн чинь ажилчнээр орсон юм чинь байгууллага хүмүүсийг архитуулах ёстой гэдэг хүмүүс архи нэхэд хэлсэн гэнэ. Тэгээ бүр дэсгээ байгаад дарга дээр явж орсон. Тэгээ дарга дээр явж ороод хэлсэн. Дарга урд нь ажиллаж байсан хүмүүсийг дандаа ингэжсэн юм. Нэгдүгээр би бол Христэд итгэдэг. Би архи хэрэгэлдэг. Хоёрдугаар би энд ажиллах гэж орсон. Харин надаас архи нэхэд ах юм. Өнөөдөр цалин буудаг өдөр. Чи заавал юм бодор энэ бол баг манай байгууллагын хууль гэх. Тэгээ одоо яах вэ дарга? Надад энэ үнэхээр хэцүү. Энэ ажилтай холбоотой ямар нэг юм ажил үүргийн одоо хуваар дотор орсон хүн болгон архи авч өгнө гэсэн тийм дүрм байхгүй шүү дээ. Яагаад надаас нэхэд байгаа? Надад хэцүү байна. Тэгсэн чинь дарга нь ингээд чимээг чагнажсэн. Хүчтэй аваад хүчгэлтэй байсан. Бүр дарга нь хүртэл ийм соёлыг бий болгочихсон. Авч өгөөл амын тагалцгал та чи юу сүртэй юм гэж. Харин нөгөө залуу маань уучлаарай. Тэгвэл би ажиллахгүй. Та намайг халлаа гэж тойрох үзсүрнө уу яана өөрөө. Би хэн нэгэнд архи авч өгөөд эсвэл хэн нэгнийг сотууруулах ундаагаар та өгчлөх хангадаг хүн бол биш. Энэ миний үн цэнтэй зөрчилдөж байна. Би ажилтайгаа үлдэхийн тулд өөрийнхөө үн цэнтэй зүйлийг өгөх хийхгүй. Гэт ажиллаас гарсан. Хэдийгээр иймэрхүү нөхцөл байдал байгаа ч гэсэн эзнийг дагаж байгаа хүний хувьд Христэд итгэдэг хүний хувьд бурханлаг зарчмаар амьдарч үйлдэж ажлынхаа талбарыг хүндэтгэл мөргөл гэрчлэлийн талбар болгоул. Бид эзэнд бүх цагт бүх газар үйлчилж байна гэсэн. Бүгд хамтдаа суулгасаа. Нэг сурвалжлагч уурхад ажиллаж байгаа хүмүүстээр очиод яг адилхан асуултыг гурван уурхаачнаас асуусан. Та энд ямар ажил хийж байна гэж. Уурхад ажиллаж байсан өнөөх гурван хүн нэг талбар дээр яг адилхан ажил хийж байгаа мөртлөө гурван өөр хариулт өгсөн байна. Эхнийх нь харахгүй байна уу? Амьдрахын тулд шороо малтж байгааг мөн чи харахгүй байна уу гэж уурласан. Харин хоёр дахь нь ажлын талбар маш хүнд. Өдөр болгон уурхайн хүн рүү орж, агааргүй орчинд ажилладаг, тоосчлт ихтэй бохор амьдрахын тулд одоо нэг ийм юм хийж яана гэж гомдолсон. Харин гурав дахь нь юу гэсэн бэ гэхээр би ажилдаа дуртай. Би их хотын иргэдийг дулаахан байлгаж, их хотын иргэдийг цахилгаантай тогтоо байлгахын тулд би газрын хүнээс хар алтыг олборлж байна гэж хэлсэн. Яг адилхан нэг талбар дээр яг адилхан нөхцөл байдал донд ажиллаж байгаа гурван өөр хүн адилхан ганц асуултанд гурван янзын хариулт өгч байгаа. Харин өнөөдөр та хийж байгаа ажлаа төвөгшөөж хийж байгаа бол
Аль эсвэл та зүгээр амьдрахын тулд би хийж байгаа ажилдаа гэж ямар нэгэн мотивац байхгүй хийж байгаа юм. Эсвэл надад өөр хийх ажил байхгүй учраас өөр ажил гарч иртэлгээд түр зур тэр ажилдаа сэтгэлээ нөгөөд ажиллаж байгаа бол би харин өнөөдөр таныг онцгой зүйл татгамаар ах дүүс минь. Муу ажил юм уу таархан ажил гэж байдаг. Харин муу ажилтан л гэж байна. Хэрвээ та зорилгоо тодорхойлоод ойлгочихвол энэ ажлын талбарыг ч гэсэн би бурханд зориулсан хүндэтгэлийн талбар. Агуу захирамжийг биелүүлж бурхныг алдаршуулж болох талбар юм а гэдгийг та ойлгочихвол та өглөө босоод ажилдаа явахдаа урам зоригтой, зоригтой явах болно. Тэгэхээр би таныг ятгамаар байна. Бурхан таныг байрлуулсан тэр газар. Бурхан танд өгсөн үйлчлэлийн талбар юм а. Ажлаа хүндэтгэл бүргэлийн талбар болов. Ажлаа бусдад бурхны гэрчлэлийн талбар болов. Бурхан танд өгсөн ажлаар бурханд үйлчлэх талбар болов. Ажилтан сэтгэл зүрхээ бурхан ажилсаг гарыг өрөөх болно. Бас таны ажиллаж байгаа, харилцаж байгаа дүр төрхөөр бурхны нэр алдаршиж олон хүмүүс гэрчлэлийг олж харах болно. Бүгдээрээ нүдэ ханаад хамтдаа залбирая. Like a fire shut up in my bones, wanna